Энэ удаагийнхаа бичлэгээр 2016 онд нээлттэй хийсэн Тайландын хайр дурлал төрлийн One Day киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Санхүүгийн салбарт 16 жилийн туршлагатай Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн бүтээгдэхүүний нөхцлөө сайжруулан шуурхай зээлийн хэмжээгээ 100 сая төгрөг болгон өсгөж барьцаа хөрөнгийн үнэлгээгээ нэмэгдүүллээ. Та зээлийн лавлах 75 18 18 дугаарт холбогдсон зээлээ өдөрт нь аваарай. Нэгэн хувийн компанид программистаар ажилладаг Чай гэх жирийн амьдралаар кино маань эхэлдэг. Түүнийг ажлынхны газрын хүмүүс дотогшоо бас ажлын хинэтэн гэж үздэг юм. Үүрэндээ тэдний ихэнх нь түүнийг тоодоггүй. Харин түүний компьютерийн ур чадвар хэрэгтэй болсон үед л түүнд хандана. Ажлынхнаа Чайтай тэмч илгэсэг нөхөрсөг ханддаггүй болохоор тэр ч бас хүрээлэн буй орчинд төдийлөн анхаарал тавьдаггүй нэгэн. Ер нь бол Чайгийн цорын ганц найз бол өөдөөс нь ямар ч илүү дутуу ааш зан гаргадаггүй, өөрийнх нь хяналтанд байдаг зөвхөн компьютер нь гэж хэлэхэд буруутгахгүй. Нэг өдөр Чайг ажил дээр нь алдаа заасан компьютерыг шалгуулахаар дууддаг. Компьютерийг нь шалгаж байхад эмэгтэй ажилтнаа нь алдааны талаар байнга гомдлоод байсан болохоор тэрээр анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Үнэндээ Чай энэ эмэгтэйг өөртөө ийм найрсаг илэн далангуй хандна гэж бодоогүй юм. Тэр Чайг нэрээр нь дуудах ба энэ Чайд тийм ч олон тохиолдолд байдаггүй үзэгдэл юм. Энэ найрсаг царайлаг эмэгтэйг Нью гэдэг. Энэ цагаас хойш Чай Ньюийн номер 1 шүтэмжрэгч нь болж түүний талаар бодохгүй байж чадсангүй. Нэг өдөр топ нэртэй дарга нь Ньюийг авч явлаа. Хэдийгээр дарга нь эхнэр хүүхэдтэй ч Нью түнтэй хамт цагийг өнгөрүүлсээр байгаа тухай хүн бүрэл ярьж эхлэнэ. Нэг удаа топ түүнд цэцгийн баглаа өгөхөд Нью маш аз жаргалтай харагдаж байв. Чай үнийг харсан ба Ньюгийн аз жаргалтай байхыг холоос ширтгэс өөр юу ч хийж чадахгүй билээ. Шинэ жилийн үдшилгийн үеэр топ ажлынхаа бүх хүмүүсийг Хоккайдод хамтдаа амрана гэдгийг зарлалаа. Нэг хүн тэнд засны баяр үзэхийг хүссэн гэдгийг тэрээр тайлбарлана. Топыг энэ тухай зарлах үед Нью маш их баяртай байхыг харсан Чай энэ хүсэлтийг тавьсан хүн нь тэрнийг гэдгийг мэдж байв. Удалгүй ажлынхаа Хоккайдод хурж ирлээ. Нью топ гэдэл бүгд л тэнд цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Энэ хооронд Чай тэднийг холоос ажигласаар. Тэгэд Нью топоос нэг газар руу очихыг хүсгэд топ ажлынхны хүмүүсээ тэнд байгаа гэсэн үндэслэлээр татгалздаг. Улмаар топ түүнийг шууд тайвшруулж энэ амралтаас гэртээ хармигцаа эхнэрээсээ салан Ньютэй хамт амьдрна гэж амлана. Эхэндээ гомдолж байсан Нью түүний энэ амлалтыг сонсоод эцэстээ инээмсэглэлээ. Хожим Чай ажлынхаа хүнтэй гадагшаа гарахдаа хосууд нэгэн хонхонд залбирч байгаад цогхохыг олж хардаг. Энэ үед ажлынхаа хүн нь хэрвээ хонхыг дуугаргуул хүсэл нь биелдэг гэж нэвтрүүлгээс үзэж байснаа түүнд хэлнэ. Тэгээд Чайг хонхноос эхнэр гуйхыг санал болголоо. Үүнийг сонсоод Чай ажлынхаа залуугийн хэлсэн үлгэрийн мэт үг үнэн эсгэд эргэлзэж байхад тэрээр инээгээд яваад өчгдөг. Улмаар Чай хонхонд ойртож нүдэн анин залбирна. Тэгээд тэрээр хонхноос ганцхан өдөр Ньюгийн найз залуу болох боломж олгооч хэмээн залбирлаа. Залбирсныхаа дараа Чай нүдэ нээж залбирал нь биелнэ гэж тэрүүхэндээ найдаж хонхыг цохив. Үүний дараа түүнийг зочид буудалтай буцаж ирэхэд дарга топын гэр бүлийнхэн гинт ирсэн байхыг хараад гайхдаг. Энэ мөчөд топ гэр бүлээ халуун дотноор угтаж авахаас өөр зүйл хийсэнгүй. Энэ бүхнийг Нью харж байгаа болов хэмээн Чай сандарч эргэн тойрноо харна. Гэтэл яах аргагүй тэдний энэ байдлыг Нью дээд давхраас зүрхэн шархалсан байдалтай харж байх нь тэр. Ингээд топ Ньюгүйгээр гэр бүлийнхээ хамтаараа засны баярыг тэмдэглэх ба харин Нью гунигтай байгаагаа нуухын тулд би энэ таагүй байна хэмээн худлаа хэлдэг. Тэднийг зочид буудалд буцаж ирсний дараа Чай Ньюийг хайсан боловч олсонгүй. Гэтэл хэн нэгэн Ньютэй мэндэлж түүнийг топын гэр бүлийнхний ширээнд суугараа хэмээн хэлхийг Чай сонсон. Улмаар Ньюг тэр ширээнд суулгахгүй тулд Чай шууд топын гэр бүлийн ширээнд төрүүлж очин суугаад суудлыг дүүргдэг. Чай топын гайхсан царайг тоолгүйгээр үргэлжлүүлэн ширээнд нь суун юм идсээр. Үүний дараа топын эхнэр өөрийгөө нөхөртөөгөө уулзах болсон шалтгаан нь Токио руу ямар нэгэн зүйл тэмдэглэхээр аялах байсан гэдгийг хэлнэ. Топ болон бусад ажилчид түүний эхнэрийн яриаг ихэд сонирхно.
Гэтэл эхнэр нь аз жаргалтайгаар өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг хэлдэг. Үүнийг сонссон Нью юу ч идэхгүйгээр шуудхан л босч явлаа. Чай түүний араас явдагч Ньюг холоос ажиглахаас өөр юу ч хийсэнгүй. Өглөө нь хүн бүр буцахдаа бэлдэж байлаа. Энэ үед Чай топ болон түүний гэр бүл амралтаа үргэлжлүүлэхээр хувийн машиндаа сууж байгааг харна. Харин Нью харагдахгүй байсан тул Чай түүнийг зочид буудалд хайхаар шийдэн үлддэг. Тэгээд түүнийг олж хармагцаа Ньюгийн явж байгаа газар бүрээр түүнийг дагав. Үнэн дээр тэрээр Ньюг тайвшруулахыг л үнэхээр ихээр хүснэ. Гэсэн ч тэрээр хүслээ дагалгүйгээр зүгээр л Ньюг дагсаар. Үүний дараа цаанаар гулгаж байхдаа Чай Ньюг нэлээд өндөр хавцлаас гулгах гэж байхыг хардаг. Цаанаар сайн гулгаж чаддгүй Чай олон удаа унаж тусан түүнийг гүйцэх гэж хичээсэн ч Ньюг олж чадсангүй. Тиймээс тэрээр цагдаа нараас түүнийг хайж олохыг хүслээ. Эцэст нь Ньюг олоод Чай түүний байгаа байдлыг нь хараад зүрх нь шархалж санаа нь зовсоор. Аз болоход эмч Ньюд ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй, асуудалгүй байна гэдгийг хэлнэ. Удалгүй Нью ухаан орлоо. Хачирхалтай тэрээр Чайгаас эхлээд хэнийг ч танихгүй байв. Улмаар эмч Нью богино хугацаанд ой санамжаа алдсан. Маргааш тэр бүгдийг санах болно гэж тайлбарладаг. Гэхдээ Нью өнөөдөр юу болсныг огтоо санахгүй гэдгийг ч бас тайлбарлана. Үүний дараа юу болоод байгааг ойлгохгүй байгаа Нью Чайгаас ямар нэгэн зүйл олж мэдхийг хичээлээ. Чай түүнд зураг үзүүлж байгууллагаараа Японд амарч байсан гэдгийг хэлв. Гэтэл Нью дарга топоос эхлээд ажлынхаа хамт олны хэнийг нь ч таньсангүй. Тэгэд өөрсдөөс нь бусад бүх хүмүүс Таиланд руугаа буцсан гэдгийг Чай хэлснээр Нью дахин зочирдон гайхна. Хэдийгээр Чай ингэх нь зөв буруу юу гэдэгт эргэлзэж байгаа ч эцэст нь Ньюд өөрсдийгөө болцдог байсан гэдгийг хэллээ. Улмаар Нью Чайн утсаар ээж рүүгээ залгаж асуухад азар Ньюийн ээж огтхон ч топын царайг нь харж байгаагүй юм. Ийхүү Чай ганцхан өдөрч болов топын дүрээр Ньюгийн найз залуу байхаар шийджээ. Дараа нь тэд зочид буудлын руугаа буцах автобус хүлээн. Тэд алхаж байхад Чай түүнийг баярлуулж сэтгэлийг нь сэргээхийг ихэд хичээв. Гэсэн ч Нью түүний байдал зан авираас нь төвөгшөөж дэлгүүрийн барааг нураахт нь үнэхээр бухимддаг. Төвөгшөөсөн царайтай Нью ой санамжаа алдсан нь өөрт нь үнэхээр хэцүү байгааг илэрхийллээ. Мөн дээрэс нь өөрийгөө Чайтай болж байгаа гэдгээ мэдэх нь аимшигтай санагдсан гэдгийг ч хэлв. Үүнийг сонссон Чайн урам нь хугарч зам хөндлөн алхахдаа машинд дайруулах шахснаа ч тоосонгүй. Хэдэн минутын дараа Чай буцаж ирээд Ньюг сушины ресторанд аваачлаа. Ресторанд захиалсан хоолоо идчихэд Чайн хэцүүхэн царайг харсныхаа дараа Ньюгийн уур нь эцэстэй гардаг. Айчмаар тэдний харилцаа сайжирч Нью түүнтэй хамт засны баярт явхад бэлэн гэдгээ илэрхийлнэ. Үүнийг сонсоод Чай маш их баярлаж нүүр дүрэн инээмсэглэхийг хараад Нью ч баяртай байв. Явах замдаа Нью унтах ба Чай түүнд мөрөө дэрлүүлж бас түүний царайг нарны тусгалаас хамгаална. Энэ мөч Чайд яг л Деважинд байгаа мэтэл санагдана. Явандаа өөрийнх нь талаар маш ихийг мэддэг Чайтай байгаадаа Нью сэтгэл хангалуун болдог. Гэвч тэрээр Чайг яагаад өөрийнх нь өдрөө огтхон ч ихцэлж харахгүй байгаад гайхна. Эцэст нь Нью Чайтай хоорондоо ширтэлцэхээр боллоо. Энэ үед сандарсан Чай аргагүй ирэхэнд түүний нүдрүү ширтэнэ. Яг энэ мөчөд тэд хорвоо ертөнц дээр хоёулахнаа байгаа мэтэл санагдав. Хожим нь Нью өөрийгөө Чайшиг хүнийг яаж хайрлсан бол хэмээн гайхдаг. Улмаар Чай Ньюгийн эвдэрсэн принтерийг зассны дараа түүнд сайн болсон гэдгийг тайлбарллаа. Тэгэд тэрээр өмнөх хугацаанд Ньюг нууцаар хайрлаж явахдаа түүний төлөө хийдэг байсан зүйлсээ ярьж өгнө. Жишээ нь тэрээр Ньюд зогсоол гаргаж өгөхийн тулд өглөө эрт ирж зогсоолд зогсож байгаад түүнийг ирэхээр хөдөлдөг байсан. Үүгээрч зогсохгүй Чай Ньюгийн үргэлж замбраагүй орхидог ажлын ширээг нь зэгцэлж оройтож гэртээ харьдаг байжээ. Үргэлжлүүлээд Чай энэ бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг байсан болохоор өөрийнх нь хийсэн бүхнийг Нью мэддэггүй байсныг ч хэлдэг. Үүнийг сонссон Нью түүний хийж байсан бүхэн их хачин байна гэж хэллээ. Гэсэн ч Чайгийн түүний төлөө хийсэн бүхэн Ньюгийн сэтгэлд гүн гүнзгий хүрнэ.
Оройн тэд засны баярыг үзэхээр Токио руу явдаг. Удаан хугацааны өмнөөс л Нью үргэлж засны баярт явахыг хүсдэг байсан юм. Чайтай хамт байхдаа тэр маш их баяртай байлаа. Чай түүний гараас натгахад Нью дургуутсангүй. Тэд шөндөл болтол яг л хосууд шиг зэрэгцэн алхасаар. Нэгэнт шөнө болсон болохоор тэд зочид буудалд орохоор шийддэг. Харин унтахынхаа өмнө Чайд өнөөдөр хийсэн зүйл нь буруу мэт санагдав. Эцэст нь тэрээр шудраг байж өөрийгөө топ биш гэдэг үннийг Ньюд хэлэхээр шийднэ. Чай өөрсдийгөө зүгээр л хамт ажилладаг хүмүүс огт дотн байдаггүй гэдгийг хэллээ. Үүнийг сонссон Нью маш ихээр урлаж Чайг өрөөнөөсөө хөөж гаргадаг. Дараа нь Нью утсан дээрээ хадгалсан жинхэнэ топын дугаар руу заалгана. Гэсэн ч тухайн үед топ эхнэрийнхээ хажууд байсан болохоор өөрсдийнхөө харилцаагаа үгүйсгэж утсаа тасалдаг. Гайхаж хэргэлцсэн Нью Чайг хайж түүнийг газраас юмнуудаа түүж байх үед нь оллоо. Нью өөрийгөө топын эмэгтэй муу юм уу биш юм уу гэдгийг асууна. Эхэндээ Чай үннийг хэлхийг хүсээгүй тул хариулахаас татгалцгаад Нью түн рүү хэд хэдэн удаа цас шиддэг. Эцэст нь Чай Ньюд түүнийг топын нууц амраг байсан гэдэг үннийг нь хэлв. Тэгээд Ньюг золгүй байдлаар осолд ороогүй, зүрх нь шархалсандаа амиа хорлохоор шийдсэн гэдгийг нь ч хэллээ. Зочирдолд орсон Нью уйтгар гунигт автаж Чайг налан уйлсаар. Тайвширсныхаа дараа Нью Чаяас яагаад өөрт нь худлаа хэлснийг асуудаг. Чай хүсэл биелүүлдэг хонхны тухай түүхийг ярьж Ньюгийн нэг өдөр ой санамжаа алдсан нь өөрийнх нь хүсэл биелснэх гэж бодсноо хэллээ. Дараа нь Нью дахин ганцхан өдөр найз залуунд байхын зорилго нь юу юм бэ гэж асуухад өнөөдөр болсон зүйлсийг хэдийгээр Нью санахгүй ч гэлээ өөрийгөө энэ өдрийг хизээч мартахгүй гэж хариулна. Улмаар Нью Чайгийн хийсэн үйлдэл маш харгас байсан хэмээн хошигндог. Гэсэн ч Нью өнөөдөр аялсандаа маш ихээр сэтгэл хангалуун байв. Хэсэг хугацааны дараа Нью топоос сална гэдгээ хэлснээ хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонсоод Чай ундууцаж маргааш ихэд Ньюийг харамсах болно гэж хэлв. Чай Нью хоёр өөр төвшний хүмүүс болохоор өөрсдийнх нь хоорондын харилцаа боломжгүй гэдгийг Чай тайлбарладаг. Үүнийг сонсоод Нью маргааш санахын тулд өөрсдийнхөө бичлэгийг хийхийг оролдоно. Гэтэл Чай Нью өөрийг нь дутуу үнэлж тоохгүй бичлэг хийлээгээд нэмэр болохгүй гэдэгт итгэлтэй байсан болохоор утсыг нь унтраалаа. Үргэлжлүүлээд Чай нэг удаа Ньюд хайртай гэдгээ илчилсэн ч Ньюг айлгсан гэдгээ ч хэлдэг. Харин Нью тоосонгүй. Чаяас өнөөдөр юу болсныг маргааш өөрт нь сануулаарай гэж шаардсанаар Чай эргэлзэнгүй зөвшөөрнө. Маргааш нь гайхаж хэргэлцсэн Нью зочид буудлын өрөөнд ганцаараа сэрж Таиланд руу ганцаараа буцаж ирлээ. Ажлаа хийж байхдаа тэрээр аяллахаа зургнуудаасаа үзэж байв. Гэнэт тэрээр засны баярт оролцож буй бичлэгээ хараад гайхна. Өмнө нь Чай тэр өдөр өөрийнхөө орсон бүхэл бичлэг зургийг түүний утаснаас нь устгаж нэг бичлэгийг Ньюд цасны баярыг дурсан сануулахаар үлдээжээ. Харин Ньюийн хувьд яаж засны баярт очсноо яг юу болсныг огт санахгүй байлаа. Гэхдээ тэр үед маш их аз жаргалтай, хайртай хүнтэйгээ хамт байсан мэт мэдрэмж төрж байсныг л санана. Харамсалтай Нью тэр хүн нь хэн байсныг огт сандаггүй. Нэг өдөрч байна уу, нэг 7 хоногч байна уу, нэг жил ч юм уу, бүр нэлээд хэдэн жил ч юм уу, өөрийг чинь анзаараагүй байхад хайрыг мэдрүүлчихэд нэг л өдөр яваад өгчихсөн тийм хүн таны амьдралд байсан уу? Магадгүй яг одоо ч тийм хүн хажууд чинь байгааг анзарч байгаа юу?